Хөгжим хөдөлгөөнөөр дамжуулан хүүхдийн хөдөлгөөний эвслийг хөгжүүлэхийн тулд энгийн хялбар дасгал хөдөлгөөнийг хэрхэн хийж гүйцэтгэхийг одоо бүгдээрээ харцгаая. Одоо та бүхэн цэцэг төгжимт хөдөлгөөнийг 42 дугаар цэцэрлэгийн мөнх мандах энгүүнаар хэрхэн хийж үзүүлэхийг харцгаая. Цэцэг аажмаар дахиалж байна. Цэцэг салхинд зөөлхөн найгаж байна. Цэцэг нарлуу харан инээгээрээ. Цэцгийн дэлбээ томорлоо. Цэцэг салхинд зөөлөн найгаж байна. Цэцэг эргэлдэн бүжиж байна. Цэцэг дэлбэгээ нэг нэгээр нь ээлжлэн дэлгэрч байна. Цэцэг бас харанхуй болохоор дэлбэгээ хумин унтдаг юм байна. Цэцэг унтлаа.